За хөнгөн цагааны катион нь цууны хүчлийн орчинд эсвэл сармаг орчинд натрин гидрофосфаттай хөнгөн цагааны фосфатын цагаан тунцыг үүсгэдэг байгаа. За энэ туршилтыг хийхин тулд хөнгөн цагааны хлоридынхаа уусамлаас 3 шилэндээ тасалж авъя. За хөнгөн цагааны хлорид маань өнгөхгүй уусмал байна. Дээрээс нь бага зэрэг цууны хүчлийн уусмал нэмж орчинг 100 хүчлийн орчин болгоё. За мөн дээрээс нь натрин гидрофосфатын хансан уусамлаас багаар нэмье. За хөнгөн цагааны фосфатын цагаан тунц үүснэ. За цууны хүчил нэмдэг учир нь хөнгөн цагааны фосфатын энэ цагаан тунц нь цуун хүчлийн орчинд уусдаггүй учраас цууны хүчлийг нэмж өгдөг онцлогтой байгаамаа. За урлагийн тэгшдэглийг бичиж тэнцвэрлээрэй.